Монгол улс нийт 3 сая 556 мянган хүн амтай. Харамсалтай нь хүн амын 37.3%-ийг эзэлдэг хүүхдүүдээ асран хамгаалагчийн хинэггүй байдал, ээлгүй бүтээн байгуулалт, төрийн авилга, хариуцлагагүй бодлого шийдвэрээс шалтгаалж жилд 45-аас 50 мянган хүүхэд гэмтэл бэртэл авч 1000-аас 1500 осол болон бусад шалтгаанаар нас орж байна. Эдгээр хүүхдийг аварч болох байсан ахин ийм хэрэгүүд гарахаас сэргийлэх төрийн бодлого хаана байгаа талаар асуулт байн гарч ирдэг. Бид бодлого шийдвэрийн хэрэгжилтийг холбогдох албаныхнаас тодруулахад хэрэгжилт хангалтгүй учирлаж байна. Мэдээллийг сэтгүүлч Умаахан дэлгэрүүлэхээр студид ажиллаж байна. Бид мартаад байх тусам энэ горыг хүүхдүүд ямар ч гим зэмгүй хүүхдүүд амь насаараа төлдөг ийм хэрэг гардаг. За бидний мартсан маш олон хэрэгүүд байгаа. Энийн жишээг бол 2018 онд 11 настай хүү тоглоомын талбайд хөл бөмбөг тоглож байхдаа нас орсон. 2019 онд 9 настай хүү тогон цохилж амиа алдсан. 2019 онд 11 настай хүү тогтоол усанд тосолцсон. 2020 онд 17 настай хүү барилга дээр ажиллаж байхдаа унаж мөн амь насаа алдсан. 2020 онд 8-аас 12 насны 4 хүүхэд халиан живж амь насаа алдсан. Гэх мэтлэн энэ бидний мартсан хэрэгүүдийн тоо бол маш олон байгаа. Бүр 2-3 хуудас бүхэл бүтэн ном гаргасан ч болохоор ийм хэмжээний байна. Бид хүн мартаад л байвал энэ асуудлууд, энэ ээлгүй улсын энэ асуудлууд үргэлжлээд л явах болно. За мөн энэтэй холбоотойгоор ярихад сүүлийн 1 сар хүрэхгүй хугацаанд л хэд бид бүхэн за нэг ангийн салаа дүүрэх хэмжээний хүүхдүүдийг бас амь насаа алдахад хүргэсэн. За ийм нөхцөл байдалтай байна. За энэ хэрэгүүдг бол Төв аймгийн Заамар сумын нутагт болсон 18 гих газар за 3 настай хүүхэд амь насаа алдсан хэрэг гарсан. За Баянгол дүүргийн 10 дугаар нутгийн дэвсэрт байрлах за 10 настай Т гэх хүү барилгын ажил хийж байгаад мөн амь насаа алдсан. Дорнод аймгийн Хэрлэн суманд 15 настай хүү за нүхэн дунсан нохойг аврах гэж байгаад амь насаа алдсан ийм хэрэг гарсан. За 2026 оны 5 сарын 13-ны өдөр за нэр бүхий хотхны бохирын удгаас бас насан туршаагүй хүүхдийн цогцсон олцсон. Үсгэл аймгийн Жаргалан сумын 5 дугаар багт 2 настай эрэгтэй хүүхэд за цахилгааны хүчил цохиулж амь насаа алдсан ийм хэрэг гарсан. За дөнгөж 6 сарын 1 хүүхдийн баярын өдрөлгөд 2 настай эрэгтэй хүүхэд цементийн хашаанд аруулж амь насаа алдсан Төв аймагт. За 2026 оны 5 сарын 24-нд лэхэд Дорногов аймгийн Өргөн суманд мөн хариуцлагагүй уул уурхаагаас суулж за нүхэнд нуран гүйсч мөн хүүхэд амь насаа алдсан. Гэх мэтлэн маш олон хэрэгүүд гарсан. Хүүхд хамгаал хүүхд төвчлийн салбар гэдэг чинь тоглоом биш байхгүй. Улс төр биш байхгүй. Энд чинь ерөөсөө тэгж амар тэгж ингэж тоглодог салбар ерөөсөө биш. Энэ бол хамгийн эмзэг, аюултай. Тэгээ дээрэс нь өөр нэгэн хүүхэд эндсэн ч гэсэн энэ асуудал яг өнөөдрийн таны хүүхдийн л асуудал гэж иргэдэж байсан бүх хүмүүс энэ салбарт ажиллаж байгаа, энэ хотод амьдарч байгаа бүх хүмүүст л анзаарах хэрэгтэй. Тэр нэг Йордосын төмрийг болиулаач гэж за миний хүүхэд өртөхгүй юм чинь гэж бодож лээвэл эсэргээрээ хизээ нэг өдөр таны хүүхэд айл нэг эрсдэлтэй нөхцөлд бас орохыг үгүйсэхгүй байна. За хоёр тал яг Монгол улс яг хүүхд хамгааллын бодлого янз янзын хууль эрхцээ орхичин хангалттай байна. Гэхдээ хэрэгжилт бүр зүгээр тэг байгаа байхгүй. Одоо ерхий сайдаар ахлуулсан хүүхд хамгааллын одоо хүүхдийн зөвлөл гэж байж байгаа шүү дээ. Зөвлөлөөс гаргаж байгаа бодлого. За тэр хөдөлмөрийн хамгаалаас гаргаж байгаа бодлогод ихэвчлэн том зургаар нь харах биш. Нэгэн салбарын нэг хэсгийн тойрог дотор эргэлдэх хэрэгсэл айгүй өндөртэй. Зөвхөн цуслангуудын асуудал төр хит их файлддаг. Тэрэн дээр хит их төсөв тавьдаг. Тэрийг биелүүлэхийн тулд хамгийн хэрэгтэй байгаа хүүхд хамгааллын зардлаасаа танаа ичдэг гэдэг ч юм уу. Яг л ийм асуудлууд явж байгаатай холбоотой. Энэ бодлого барьж байгаа хүмүүс өөрөө хүүхдийн эрхийн ойлголт, хүний эрхийн ойлголт байхгүйтэй холбоотойгоор бас энэ асуудлууд ер нь бол маш их гарч ийнэ л гэж хэлж байгаа. Хүүхэд амь насаа алдах бүрээд эмгэнээд л шуугаад л өнгөрдөг. За иргэн бүр хариуцлагатай байж төршиг байсан бол ийм хэрэгүүд гарахгүй байсан. За бид бүхэн яг энэтэй холбоотойгоор мөн за гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газрын мэрэгчлэнүүдээс за бодлого хэрэгжүүлдэг, хэрэгжилтийг хяндаг энэ хүмүүс нь хаана вэ гэсэн ийм асуултыг тавилаа. За гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газрын за хүүхэд хамгаалал хариуцсан мэрэгчлэн бол за гахааны үлгэр шиг юм ярьж байгаа. За бид бүхний эвлэлийн ажилтнтай холбогдоод цаашаа дарагтайгаа холбогдоод тэгсний дараа бид бүхнээс яриа авч олно гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. За харин бид бүхэн за яг энэ бодлого хэрэгжүүлдэг мэрэгчлэнээс нь өөрөөс нь яриа авсан. За төсөв мөнгөнд ер нь хүрэлцээтэй байд юм уу? Бодлогын хэрэгжилт нь яагаад явахгүй байна гэдэг энэ талаарх мэдээллүүдийг мөн авсан. За тухайн мэрэгчлэн долгормогийн яриаг сонсцоод эргээд уулзцгаая. Эсвэл одоо уул уурхаад одоо энэ
хүүхд хамгааллын бодлогоо одоо хэрэгжүүлэх ёстой гэдгийг салбарын сайдаас одоо доош өөрчлөлт хэллээ өгөөгүй байд юм уу те ийм байдлаар бас ингээд одоо яг өнөөдөр хөрсөн дээр бас ингээд хэрэгжүүлэхгүй байгаа ийм асуудлууд байна. Хүүхд хамгааллын бодлогоо батлаад одоо өнөөдөр хүүхд хамгааллын бодлогоо батлаад ажиллаж байгаа 5,000 гаруй байгууллага бол байна. Тэгэхээр энэ зүйлүүд бол бас хараахан бас ингээд хэрэгжихгүй байгаа талууд бол байна. За энэ яагаад ингэж байгаа гэхээр мэд тухайн салбарын одоо удирдлагууд маш олон солигддог. Одоо манайхан та нар бодоод үзтээ харин бис ингээд 30 байгууллага дээрээс нь ингээд 32 байгууллага нэрлэлээ шүү дээ. 32 байгууллага дээр нэмэх нь дахиад 30 одоо төр хамгаалах байр байна тий. Тэгэхээр ингээд та нар бодоод үз. Нийтдээ энэ 60 70 байгууллагатаараа 20 хүрэхгүй тэрбум төгрөгийг хувааж өгнө гэж боддоо. Бодоод үзтээ таад. Одоо хүүхдүүдийн хичээл сургуулийг эд амарсан гэртээ байх үе нь болж байна. Бид бүхэн өчигдөр сурвалжлага хийгээд гэр хорооллууд болон орон сууцны бас ойр орчмын газруудаар явж, за тоглоомын талбай дээгүүр явж, айл амтнаар явж нэлээд мэдээлэл цуглууллаа. Ингээд бол 2-оос за 18 насны насан туршгүй хүүхдүүд бол гэртээ ганцаараа үлдэх ийм дүүнрээ хараад үлдэх ийм олон тохиолдлуудтай таарж байсан. За энэ хүүхдүүд бол эрсдэлд орох магадлалтай. Тэгэхээр бас энэ зам бол одоо ингээ аялал зугаалгын улирал эхлээд бид бүхэн зарим зүйлийг мартаад хаяад явчихна. Хэдэн ч хүүхдийн за амь нас эрсдэхийг би хэлж мэдэхгүй байна. Бидний мартсан хэрэгүүд хариуцлагагүй байдал, төрийн оновчгүй шийдэл, ээлгүй нийгмийн за хатуу төлөөсийг хүүхдүүд амь насаараа төлөх учиргүй гэдгийг сануулах хэрэгтэй.